Йоо. За юу яцгаана? Трейлер reaction. Эхлээд бэлэн болсон байна. Шинэ трейлер. За өнөөдөр шүү дээ. 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 видео үзэх нь энэ. Тэгээд попкорно бэлдээд уух юмаа бэлдээд let's go. За X-Men жүжигчдийн reaction. Doomsday шинэ special special тусгай дүрс гарсан байгаа. Үцэцгээ. За аудион гайгүй гэж найдаж. Шаардлагатай бол дундуур нь засаа явна. Victor was always the smartest guy in every room. Victor was always the smartest. Victor дандаа хаасан газар хамгийн ухаантай байсан гэж хэлж байгаа шиг байна. Бодвол хин Sue Storm л гэж хэлж байгаа. За сабтайтл асаач тий. Victor was always the smartest guy in every room. За эхлээд бүтэн үзчихээ тэгээ дараа нь яриа. He used to be different. Лого мого болгоо He used to яана. be kind, he used to be caring. Магнит And ортостой. then everything he loved was taken from him. I knew he was lost, but I did not realize that he was broken. Victor, did you do this? All of you have lived stolen lives. But now you must give them back. Answer me, Victor! Did you do this? I swear you will beg for hell long before I grant it. Hell answers to me. Synchronated. Am Doom. Infinity Vision. No. 12 сарын 18 is Doomsday. It's not Doomsday, it's Doomsday. Гэхдээ саяхан гэхэд 5-5-аас олон жилийн өмнө гэхэд за 5 гаруй жил юм. 5 гаруй жилийн өмнө гэхэд л нэг гэрлээ асаагаагүй байгаа ухаарлаа. Энэ талаас гэрэлтэй, энэ талаас арга. Two Face. 5 гаруй жилийн өмнө гэхэд л бид нар Avengers-ийн кино. За бүр тэр дундаа Doomsday одоо Victor Von Doom эсрэг дүүрэн тэгээ ингээд Eternals постыг нь бүгдийг нийлүүлж байгаа ийм киноноос илүү Dune дээр хайптай байна гэж төсөөлөгчгүй байх байсан баг. За зарим хүмүүс бол тийм биш байгаа. Гэхдээ миний хувьд бол яг мэдээж Doomsday гоё гоё л да. Би өмнө зөндөө ярьсан тий. Гоё болоосоо гэж бодож байна. Сайн кино байгаасаа. Гэхдээ яг үндэ асуултын тэмдэг нь илүү их байгаа шүү дээ. Илүү том асуултын тэмдэгтэй байгаа. Тэгээд Dune бол хажууд нь хамаагүй батлаад байгаа байхгүй тий. Йоо, IMAX-ээр Dune үзэх гэж бодгоор бүр тэр teaser тэр нөгөө нэг чанттай teaser. Тэрийг бодхолбор. Тийм. Гэхдээ энэ бол гоё харагдаж байна. Эхний teaser-ыг бодвол хамаагүй дээр байна. За дахиад нэг үзье тэгээд хайлт хараа тий. За, энэ гэхдээ сонирхолтой байна. Хин Sue Storm Victor-ыг мэдэж ярьж байгаа нь. За, ер нь бол Sue Reed 2 мэдэх ёстой. Гэхдээ бидний үзсэн юун дээр Fantastic Four дээр бол бүр ерөөсөө огт байгаагүй шүү дээ. Латверия юу л энэ жуулсан. Тэр улсан зүгээр хальт дурдагдаад ч биш нөгөө нэг нэгдсэн үндэсний байгууллага шиг ингээд хурал болдог шүү дээ. Тэгэхэд энэ Латверия гэд бичгтээ сандал нь хоос өнгөрдөг. Тэрнээс өөрөөр бол Victor Von Doom, за Von Doom нь зүгээр Victor бол ерөөсөө яадгүй дурддаггүй би андуураг бол тэгээд одоо энэ яг гэхдээ түүхэндээ ингээ хоорондоо дөрүүдийн харилцаа байсан гэж
ярих боломжтой л болж байгаа юм л да. Ягаад тэгэхээр жүжигчдэн насны явцсан жүжигчд учраас одоо Vanessa Kirby чинь 40 арай хүрээгүй байхад өгөж байгаа санагдаж байна. Хин чин 50 гарцсан те. Pedro Pascal за тэгээ Robert Downey Jr. мэдээж 50 гарцсан. Бараг 60 гарцсан баг шүү. Тэгээ тийм болохоор яг бид нар ингээд нөгөө өмнө нь ийм байсан гэж ярихад үнэмшилтэй санагдахаар байгаа. Тэ жүжигчдэн насны тодорхой хэмжээнд явцсан учраас. Гэхдээ за Victor Storm 2-ын оронд насны зөрүү нилээн болчихж байна бас те. Тэгээ дээрээс нь Reed за яг Downey Pascal 2-ыг ойролцоо нэг үе Pedro Pascal харахад тусгай агуулах л та. За тэр ч яг зүгээр гол нь түүхтэй гэж харагдах хэвээр үнэмшилтэй байлгаж болох. Жүжигчний насны хувьд сая энэ дээр ингээд Pedro Pascalтай Jinx нүү гэж тэгж. Тэгээ магадгүй Victorтэй ингэж нүур туулчтай эмоцтой харьцах боломжтой нэг дүрл одоо Victor Sue биш ээ Reed Richards Sue Storm 2 байх хэрэгтэй байхгүй хамгийн ойрдод нь байх боломжтой байсан хүмүүс нь учраас те. Өөр хүмүүсийг бол ойртуулахгүй гэдэг ч юм уу. Гэхдээ ерөөсөө суур тавиагүй дүр. Тэг угаасаа мэдж байгаа шүү дээ. Энд чинь энэ кино бол Kang Dynasty гэдэг кино байх хэрэгтэй байсан. Тийм ээ анх. За тэгээд Loki season 1-ийн төгсгөлд Kang-ыг оруулж ирсэн. Ant-Man and Quantumania кинон дээр юуг Kang үндсэн эсрэг дүрээр оруулж ирээд сүүлд нь Kang-ийн хурал муралгаа ингэж оруулж ирсэн. Тэгээ Kang бас нэг хувилбар нь Loki season 2 дээр гарч байгаад ингээд дуустдаг тийм. Тэгээд үндсэн санаа нь ялчгүй Kang-аар явах байсан. Тэгээд одоо олон зуун сая доллар за бүр хэдэн тэрбум доллар яригдж байгаа франчайзын шийдвэр гаргана гэдэг амар юм бол байдаг бах. Бид нар энэ шүүмжлээ сууж идэг. Шүүмжлэгч зөвлөлтөө мэдээж ягаад гэвэл эцсийн үр дүнд бид нар одоо эцсийн бүтээгдэхүүнийг нь одоо хүртэж байгаа үзэж байгаа хэрэглэгч хүмүүс шүү дээ. Тийм учраас цаг мөнгөө зарцуулж байгаа зөв. Гэхдээ зүгээр амархан бол байдаггүй бах. Тэрийг дурж байгаа шалтгаан юу гэхээр Jonathan Majors-ийн асуудал байхгүй. Би нэг ер нь бол Rusty Talks podcast явж байгаа үед л ярьсан бах яг энэ суугаар бол ярьж байгаагүй. Подкаст явдаг байсны гоё юм тэр тий. Тэгээд тэрэн дээр юу гэж ярих гэдэг нь гэхээр Jonathan Majors-ийн асуудал за тэр үед ингээд хөө одоо эхлээд юу гэж гарсан бэ гэхээр хүчирхийлсэн найзсгүйгөө хүчирхийлсэн янз утгаар энэ хамаагүй ярьж болохгүй утгуудаар хүчирхийлсэн за тэгээд энэ тэрээгээд тиймэрхүү хэрэг бол гарсан. За эхлээд тий. За тэгээд тэр үед бол одоо яг тэр нөгөө нэг Magazine Dreams гэдэг киногоор юун дээр Sundance кино наадам дээр бүр өстэй амар яваа. За энэ өстэй тэр жилийн энэ ч одоо 23 мөр тий. Тэр жилийн намрын биш тэрний одоо дараагийн жилийн Оскард үзгэн гэж амар яригдчихсэн. Ant-Man одоо кино сайн болсон ч муу болсон ч Marvel-ийн киноны том эсрэг дүр за тэгээд үргэлжлүүлээд Avengers-ийн эсрэг дүрээр тоглох байсан. За ийм яригж яхад нь бол одоо тийм хэрэг ингээд юм бол гарсан. За тэгээд Marvel бол маш хурдан шийдвэр гаргаж ер нь нэг сар мар боллоо да. Одоо бодохоор урт хугацаа өнгөрсөн юм шиг те. Нэг 2-3 7 хоног. Тэгээд cancel-таад инээдэр гэдэг бөө юм болоод ямарсан Kang мангаас болоо те. Тэгээд тэгж байгаа Kang гэдгээч болоод зүгээр нэг хэсэг нэргүй байж байгаа Doomsday гэж нэлээд сүүл нэрвсэн санагдаж шүү. Би бас одоо бүх процессыг нарийн санахгүй байна. Тэний тиймэрхүү юмнууд босон. Тэгээд дараа нь нөвшөх хурал мурал юмд болохоос өмнө мэдээллүүд ил толоод ирсэн чинь тэр нөгөө нэг хуучин одоо тэр хэрэг нь үүсгэсэн найз бүсгүй нь ер нь бол өөрөө бас нэлээд асуудалтай болж таарад. За тэгээ янз бүрийн бэлгийн үчирхэл мэдчилхийг гэсэн тэр факт байхгүй болж таарах гэдэг тэр угаас айгүй хэцүү асуудал байдаг. За тэгээд тэр зодсон модсон янз бүрийн гэдэг юм нь худлаа ер нь бол болж таарсан тэр нэг янз бүрийн бичлэг юмнууд. Тэгээд нэг тийм хаашаачгүй, наашаачгүй, цаашаачгүй ерөөхдөө дууссан байхгүй. Тэгээ ерөөдөө Холливуудад бол blacklist листэнд орсон гэж хэлж болон Jonathan Majors за тэгээ нөхөр айгу буруу шийдвэр гаргасан юм байгаа юм л да. Одоо Jonathan Majors байна. Тэр юуны Shazam-ын гол дүр тоглолтыг залууч юу вэ? Тэр байна. Gina Carano гэдэг одоо The Mandalorian энэ төр тоглож ирсэн жүжигч юм байна. Энэ хэд ингээд нөгөө өөртөөхөө хийсэн тодорхой хэмжээний юмнаас болоод Jonathan Majors-ийг жоохон кейс нөрчгсөн. Өөртөөхөө тодорхой хэмжээний юмнаас болонгуудаа тэрчэнээс экстрим нөгөө тал руу нь яваад улам ингээд или балаа юмнууд яриад улам анхаарал татгаад улам ингээд тиймэрхүү юм руу жоох яваад гисэн. Одоо тэр нөгөө хин хоёр чинь нөгөө хоёр Gina Carano тэр юуны залуу хоёр чинь Shazam-ын залуу хоёр чинь одоо conspiracy theory Trump гэх бүр солиорч гисэн тийм. Тэгээд тэр нэг right wing bullshit гачин киностуд мөдрөө яваад нэг гачин юм хийгэж мэгээ тэгээд яваад гисэн. Тэгээд Jonathan Majors ерөөдөө тэ цаавмаар орж байгаа юм бэ нэлээ. Жоох харамсалтай гэхдээ ядаж олон нийт талаас нөгөө хоёр шиг арай тэнийг балаа юм бол бага ярьсан. Арай яриаггүй ер нь л яриаггүй зөв үйлдэлэн тийм ба. Тэгээд Jonathan Majors-ыг ууг нь тэр асуудал юмнууд нэг мөсөн бүтэн шийдэгдэх юм бол ууг нь юуруугаа заавал Marvel зааруул гэлтгүй зүгээр ядаж жүжигчний карьер нь ургаж яваасаа гэж найдаж исэн. Гэхдээ одоо тийм юм болохгүй юм шиг байна.
Гэтэ тийч бас тэгээд 100% цэвэрхэн бас өнгөрөөгүй л дээ. Өөрийнх нь асуудалтай юмнууд бас байсан. Тэгээд 100% фактаар бас тодорхойлоход хэцүү ч юмнууд байсан. Тэгээд ч одоо хүчрэл юмнууд ч бас одоо факт нь олдохгүй хэцүү. Тэгээд факт болгоход бас хэцүү зүйлүүд мэдээж байгаа шүү дээ. Тийм учраас бас ойлгохоор нэг иймэрхүү контекст байгаа тийм. За эднийг би яагаад ярьж байгаа юм бэ? Нэгдүгээр би ярьж байгаагүй юугаар энэ суугаар. Хоёрдугаар ийм янз бүрийн юм оршил юмтай нөхцөл байдалтайгаар дүмсдээ ирж байгаа байхгүй өнөөдрийн. Тэгэнгүүт амар яарч ирсэн. За энийг ярьж ирсэн гол шалтгаан Reed Richards, Sue Storm 2. За ялангуяа Reed Richards, Victor 2 амар харилцаатай байх хэвээр. Relationship буюу одоо найзуудын зөвхөн найзуудын гэлтгүй юм баг найзадаас илүү гэр бүлийн те Sue Storm нийлээд маш одоо ойр юм харилцаатай байх хэвээр. Тэрэн дээр суурлаад янз бүрийн болж байгаа юмнууд нь дараагийнх нь хагарал зөрчил за бүр том янз бүрийн юмнууд нь үзэгчдэд за комик нөхцөд уншигчдэд те маш хүнд тусах хэвээр. Ер нь бол одоо бүх story бүх комик нэр юм бол биш л дээ энэ ярилцаа. Гэтэ үндсэн суурин тийм шүү дээ хамгийн алдартай хэлбэрүүд нь. Тэгэхээр энэ трейлер дээр бол тэрийг өгөх гэж хичээж байна тийм. Sue Storm Reed-ийг биш Victor-ыг ингээ ярьж байхдаа бүр уйлаад ярьж байна. Тинчээ одоо emotional талаасаа энэ трейлер дээр хамгийн холбоотой байгаа хоёр дүр нь бол Sue Storm Reed Richards хоёр шүү дээ. Яг тоор мэдээж нэг хүчтэй гэдэг талаасаа байгуулгаас яг тэр хин бэ гэдэгтэй холбоотой бол биш шүү дээ. Яг хүчийг харуулах гэж тоор байна. Гэхдээ emotional дүр гэдэг талаас нь бол яг энэ хоёр. Тэгэхээр зөв яг ингэжээж л суурин тавихгүй болохгүй байна. Тэгээ харамсалтай нь өмнө кинонууд байгаагүй, дүүм угаас орж ирэх шийдэл байгаагүй учраас саяны түрүүний ярьсан мянган юмнаас болоод ингэж орж ирсэн учраас ингэхээс өөр аргагүй байна. Тэгэхээр яг миний зүгээр хэлэх гээд байгаа нөхцөл боломжинд бол үзэж байгаа нь энэ бах. Гэхдээ Роберт Дауни Jr. мөнэрийг авчихна. Одоогийн байдлаар киног нь үзээгүй байгаа бидний хувьд, миний хувьд аргаа ядсан арга юм шиг санагдаж байгаа. Яг үнийг хэлгээд. Тэгээ эн чинь уул нь энэ Secret одоо Kang Dynasty байхад нь Destin Daniel Cretton найруулах хэрэгтэй байлгүй. Би андуурж ийн үгүй. Destin Daniel Cretton одоо Shang-Chi-г найруулсан саяны Brand New Day-г найруулсан те. Би андуурж иж магадгүй. Ямарчсан Russo-гийн ах トゥ хоёр найруулах эсвэл байсан өөр найруулагч байх хэрэгтэй байсан. Тэгээд агуу богино хугацаанд ерөөхдөө өөрчилсөн юу учраас амар бол байгаагүй бах. Гэхдээ эцсийн үр дүнд юу вэ гэхээр сайн бүтээл болох хэвээр дүүм дээр айгу суйрлах гэж хичээж байгаа боловч одоо юу болвол бас хэцүү юу нөхцөл байна л да. Дүүм дээр амар суйрлаад байдаг. Тэгснэ дүүм дээр нь одоо хангалттай суйр тавиагүй. Тэгээ одоо энэ тизерээр суйрыг нь тавих гэж хичээж явах одоо жишээ нь те. Тэгэхээр одоо emotional цөм гэж яриад шүү дээ. Тэр нь одоо энэ кинон дээр хэр байх юм бол доо. За Infinity War дээр одоо жишээ нь Thanos орж ирэхэд бол айгүй нөлөөтэй байсан. За Guardians дээр гарцсан байсан. Айгүй их дурддагдсан байсан гэдэг ч юм уу те. Тэгээ трейлер дээр л ер нь хамгийн томор орж ирсэн л те. Гэхдээ та хэд санаж байгаа бол Infinity War-ын эхний трейлер яг юуны бүр өнцгөөс байдаг штэ. Thanos-ын өнцгөөс байдаг. Бүр iconic трейлер штэ те. Тэгэнгүүт энэ нь бол бас яг тийм биш гэсэн Robert Downey Jr.-ийн өөрийнхөө хоолойг өөрчилж ярьж байгаа тийм хэсэгтэйгээр бол эхэлж байна. Тэгээд би бол энэ киноны амжилтыг тэрэн дээр суурилна. Яг мэдээж театрт үзэхэд бүх гоё дүр гарч ирэх болгонд орилно л доо. Галзуу солиотой үзэн те. Магнито гарахад орилно, X-Men-ийн дүр болгон шинээр орж ирэхэд орилно, Shang-Chi гарч ирэхэд орилно одоо. Өстө бүгдэн дээр нь л гарч ирээ гэж орилол үзэх бах. Мэдээж үзэх experience тасрах байна гэдэгт итгэлтэй байна. Тэрнийгээ ч муу хийхгүй бах маар бол те. Тэрийг одоо 10 бараг 20 жил сайн хийж байгаа учраас зүгээр дараа нь эргээ харахад Infinity War шиг гэдэг ч юм уу Avengers 1 шиг эсвэл одоо юу гэдгийг Civil War шиг юм том олон дөрүүдтэй мөртлөө сайн кино байх уугүй юу гэдэг л нэг том асуулт үлдэж байгаа. За тэгээд арга дөрүүд гэдгээс X-Men-ийн classic гэдэг хин хоёр байхгүй жоохон харамсалтай. Famke Janssen-ы тоглосон Jean Grey тэгээд Halle Berry-гийн тоглосон Storm хоёр байхгүй жоохон харамсаж байна. Тэгээд маш харамсаж байгаа нэг юу бол Eternals байсан бол маш том хүчтэй нөлөөтэй дөрүүд байхсан. Тэгээд жүжигч нь надад таалагддаг, кастинг тийс айсан одоо дүрдээ тааруулсан гой таалагддаг, хөгжүүд нь гой таалагддаг, visually өөрийн гэсэн одоо дүрслийн одоо юутай тодорхой одоо дизайнтай. Яг мэдээж төгс кино байгаагүй. Гэхдээ би бол Eternals айгүй дуртай. Ер нь хаа газар Eternals өмөрж явдаг. Тийм тэгээд Eternals-ыг үргэлжлэх бол үнэхээр хармаар байгаа. Тэгээд Eternals энэ дээр гарахгүй жоохон харамсалтай байна. За тэгээд дээрэс нь MCU маш олон юм дээр фейлдсэн байгаа. Ялангуяа Blade те. Сая сүүлд би нэг Marvel News мэдэн дээр нэг мартсан байлаа. Хоршлаа айлын өгсөн ярьцлага ярих гэж бодсон. Хоршлаа айлын ярьцлага өгсөн шүү дээ. Тэгээд тэрэн дээр бол Marvel одоо Disney те Walt Disney компани Marvel Studios бол одоо хэдэн тэрбум доллар эргэлдүүлдэг компани те. Хэрвээ хүссэн бол юуг Blade-ийг хийчих байсан. Тэ зүгээр л хийгээгүй. Тэгээд дээрэс нь
Marshall-ыг болол одоо ингээ олон жил гэрээнд уйдсан байсан. Тэгээ одоо болол ер нь чөлөөлөгдсөн юм шиг байна. Ингэж ярихыг бодоход гэрээнээсээ чөлөөлөгдсөн юм шиг байна. Тэгээд Marshall-ийг бол чөлөөлөгдсөн өөр бүтээлүүдээ ингээ хийгээ болол явж байгаа. Гэхдээ харамсалтай байгаа байхгүй. Тэгээ Blade 3-4 удаа найруулагч сольсон, 6-7 зохиолч сольсон. Тэгээ сүлд нийцсүүлд нь ингээ канселдчихж байгаа. Тэр нь бас айгүй харамсалтай. Тэгээ тэр нь бас Eternals-тэй жижиг хэмжээгээр холбогдож байгаа шүү дээ. Төгсгөл дээр манай Jon Snow нөгөө юу сэлмэ нөгөө хиний Jor Mormont өгсөн Night's Watching Commander Jor Mormont өгсөн сэлмиг очиж харж исэн чи ардаас нь хин Marshall-ийн Blade нэрийн дуудаад дуустдаг шүү дээ. Тэгээд тэр мөр бол айгу харамсалтай. Тэгээд одоо дээрээс нь за тэрийг ярьсан дээр нэмээд алдаанууд гэх юм бол бахан post credit scene Harry Styles байна. Тэгээ Harry Styles дээр Eternals-ийн бас нэг post credit scene байна. За тэгээ үргэлжлүүлээд одоо тэр Clea билүү дүр өгдөг шүү дээ. Нөгөө хиний Doctor Strange in the Multiverse of Madness киноны төгсөлд гардаг Charlize Theron бүхэл бүтэн Charlize Theron гарч ирдэг. Тэр алга байна. За өөр чин Thor Ragnarok тэр биш Thor Love and Thunder-ын төгсгөл дээр тэр нөгөө юунд тоглодог Ted Lasso-гоор орсон жүжигчин залуу юунд тоглодог Hercules те одоо комикны Hercules те одоо Грекийн домгийн бурхтын домгийн Hercules-ээс сэтүүлсэн комикны Hercules гарч ирдэг. Zeus амьд байж идэг те. Одоо тэрмэр гэдэг ч юм уу. Тэр ч одоо хөгжилтэй ч байна уу, үгүй ч байна уу, кинонод нь өөр байна уу, үгүй байна уу, нэг ертөнц шүү дээ. Тэнгүүд тэр одоо яаж холбогдох вэ? Хүмүүс бас Brand New-ийн төгсгөлийг асуужсан. Би бол Brand New-ийн post credits-ийг ерөөсөө ач холбогдолтой юм гэж бол бодохгүй байна. Яг Battle World энэ төр магадгүй те Secret Wars дараа жил байгаа. Магадгүй. Гэтэ тэр бол альбны хэдтэй. Тэгэхээр ингээд дутуу орхисон миний санахгүй байгаа зөндөө бас байгаа. Ялангуяа цувралууд руу орох юм бол тэгээ тийм зөндөө байгаа. За одоо энэ дэр Captain Marvel харагдахгүй байна. Хин харах Monica Rambeau харагдахгүй байна. Miss Marvel харагдахгүй байна. Тэгээ тэр хэдийг яхаа мо одоо хүмүүс харах гэж ярьдаг. Надад бол The Marvels айгүй фан байсан. Сул тал байсан бас яг тийм юу гэдэг төгс кино бол байгаагүй л дээ. Гэхдээ амар фан байсан. Ялангуяа тэр гурван харилцаа байхгүй. Эсрэг дүрмээр жоохон тийм Loki-гийн нэ Tom Hiddleston-ийн Loki-гийн жүжигчний ихнэр нь тоглосон эсрэг дүр жоохон байсан шүү дээ. Гэхдээ тэр гурван chemistry чинь маш гоё. Үнэхээр өөр юм байна. Надад бол би тэр кино үзээд айгүй entertained жишээ нь байдаг. Тэгээ тэр гурыг бол одоо ялангуяа том юм дээр бас ууг нь хармаар байдаг. Алга байна. Captain Marvel ялангуяа Brie Larson яг The Marvels дээр бол айгүй гоё байсан. Тэгээд өөр мэдээж миний бас санахгүй байгаа зөндөө дөрөв байхаа. Тэгээд ийм байна. MCU-г ярахад удахгүй дахиад энэ дээр бас Vision Quest-ийн трейлер үзсэн. Тэгээд энэ трейлерээ нэг pause-тай хэдүүлээ. Үзье. За бас ерөнхийдөө Marvel Talks дээр дутуу ярьсан юмнуудаа ярьчлаа гэж бол бодож байна. За энийг нэг дахиад үзэнгээд паузлаар явчих. Sir Ian McKellen. Энэ агуу үний ч одоо ингээд 26 жил Магнитогоор за тэгээд 15 жил Гандалфаар үзчихлээ шүү дээ. Юу 15 бэ? Дахиад 26 7 жил Гандалф шүү дээ. Hunt for Gollum дээр Sir Ian McKellen Gandalf тоглож байгаа шүү дээ нэрээ. Мартцсан биз дээ. Тэгээ Jamie Dornan юу залуу Strider буюу одоо Aragorn-д тоглож амар гоо харагдчихлаа нэрээ. Зураг нь Темка зураг нь олдвол please ийшээ оруулж арай. Олдвол official зураг гарсан баг шүү гэсэн. Official биш юм агаад leak гарчихсан байх шүү гэсэн. Олдог бол текстор. Тийм ихтэй гоо харсан. Тэгэд Ian McKellen-ийг ингээд 26 жил Magneto 26 магадгүй 27 жил те дараа жил 27 жил Gandalf-аар үзэх нь шүү дээ. Агуу хүн шүү дээ. Агуу хүн ч одоо. За энэ Gambit нэг тийм нөгөө уур амьсгалсан шал өөртөө Deadpool дээр нэг юм балаа комедик каноны комедик дүрээсэн бол одоо энэ дээр амар serious та. Гэтэ өөрхий тэр нөгөө нэг Gambit-ийн кино юу штэ. Хөгжүүлэлтэн дээр явж исэн. 20th Century Fox Studio байхад хөгжүүлэлтэн дээр явжсэн хин өөрөө тоглохоор Channing Tatum тоглоо тэгээ зохиол дээр нь оролцоод яг зохиолын бичгүү ч гэсэн тэгээ продюсерээр ажиллаад гэсэн үг. Ингээ хөгжүүлэлт явж исэн. Тэгсэн чинь Walt Disney Studio 20th Century Fox-ыг худалдаж аваад одоо 20th Century Studios болсон шүү дээ. Тэгээд тэр кино бүтэн канселдагдсан. Тэгээд дараа нь тэрийг нь Channing Tatum яг нөлөөтэй Hollywood-д нөлөөтэй учраас явсаар байгаад Deadpool and Wolverine дээр орж ирсэн. Тэгээ одоо Avengers дээр ороод ирлээ шүү дээ. No problem те. Steve Rogers. Everything he loved was taken from him. Дүүмийн ээж мэж үхчтэй. Яадаг вэ чи ихнэр хүүхэд мөхтөнд байдгүй санагдаад байгаа. Ээж мэж нь үхчдэг. Энэ хүүхэд нь дүүм өөрөө, Виктор өөрөө тэгээ нүүд нь ээж нь гэж би санаад байгаа. Гэтэ би яг удаагүй чи манай Темкод бүр сайн мэдж байгаа. Комик дээр бүр Chaptel-ийн амар гоо дүүм юм бичлэгүүд байдаг. Би санахгүй байна. Би ээж нь байдаг санагдаад байгаа. За. Anyway, цээжэр мэдэхгүй юм хотлоо ярих гэдэг яг. Гэтэ тийм санаанд бол орж байна.
За Шанчи маань байна. Атлантийнхан байна. Мбаку байна. Мбакугийн сүйт гоё харагдаж байна. Шинэ Black Panther буюу хэн байна? Shuri байна. Манай хүн бүр энэ эмо царилцсан байна чаавс. За энэ хэн бэ штэ? US agent те? John Walker гэж санаад байгаа юм. Thor болон Thor-ын булчин байна. Thor болон Thor-ын булчин. Энэ сүйт бол гоё байна оо. Энд ихтэй яг манай ертөнц бол биш, яг нэг альтернат ертөнц байх л да тий. Энэ Central Park биш үү? Энэ Нью-Йорк байна. Одоо Нью-Йорк л бэлгүү дээ. Би бол Нью-Йорк л гэж бодож штеп. Бусдаар нь ямар хараа тандгаш. Ийм том хот метрополис хот мөртлөө голдоо ийм амар том парктай ганц би Нью-Йорк л гэдэг үстэй алдартай. Did you do this? За одоо энэ дээр яг ийм драматик хэсгүүд дээр л одоо Vanessa Kirby, Robert Downey Jr. яг одоо Robert Downey Jr. маскны ард болгох мэдгүй зүгээр Pedro Pascal гэсэн юм жүжигчдийн яг одоо чадвар гарах байхгүй. Хэдийгээр комикны кино бол тийм жүжигчдийн чадвар супер шаарддаггүй ч гэсэн одоо Thunderbolts дээр Florence Pugh ямар мундаг жүжигч юм бэ гэдгийг бас одоо мэдрүүлээд харуулад амжиж байгаа шүү дээ, тийм. Тэгэхээр энэ бол бас бүрэн боломжтой. Одоо юун дээр ч гэсэн Brand New Day дээр ч гэсэн Tom Holland бол яг тэр саяны ярьсан эдийн хэмжээнд биш ч гэсэн маш сайн жүжигчин шүү гэдгийг хангалттай харуулдаг Marisa Tomei ч гэсэн, тийм. Тэгэхээр энэ дээр бол энэ киноны яг нөгөө emotional цөмн сайн байхын тулд одоо Thanos гарч ирэхэд нөгөө хин Karen Gillan, Zoe Saldana хоёр айгүй сайн жүжигчд учраас тэгээ Josh Brolin мэдээд супер. Тэгээд тэр гурвын хоорондын chemistry сайн учраас Guardians of the Galaxy дээр тэгээ үргэлжлүүлээд Infinity War дээр, Avengers Endgame дээр гоё болж байгаа шүү дээ. Тэр хоорондын харилцаа юмнууд те жүжигчсэн сайн учраас. Тэгэхээр энэ дээр бол одоо Vanessa Kirby, Pedro Pascal энэ гурав бол тэр гурваас илүү амар трио учраас бүр гоё болох болоо гэж бол бодож байна. За байж гараа. За хин охинтойгоо байна тий. Ant-Man охинтойгоо байна. Cassie гэж санаж байна охиныхон дэр. За Franklin Richards. За энэ хүүхч өстэй амар юмтан болно да. Johnny Storm, Franklin Richards хоёр байна. All of you. За энэ Holland-аас өөр энэ тий. Robert Downey Jr. За Charles Xavier. Яа, Magneto-гийн энэ одоо дуулга тий. Энэ just iconic шүү яа. Have lived. За Steve Rogers. Love гарч байгаа нь бас гоё юм. Би бас мартагдсан байх уу гэж бодож ирсэн. Тэгээд ямар ч байсан Love and Thunder-ын Love те өргөж авсан охин нь Christian Bale охин нь бас нөгөө Christian Bale-ийн дүр чи ямар юу вэ? Одоо мартцсан. Gore the God Butcher те Gore-ийн охин. Одоо бол Thor-ийн охин болсон. Энэ дүр бас гарч иж байгаад баяртай байна. Мартагдахгүй хаягдаагууд. Stolen lives. Тэгээ мультиверс гарч ирэх гэдэг юм л да. Loki тэгээ ягаад TVA-ийн хувцастайгаа юм бол гэдэг сонирм та хэд үзег бол уучлаарай. Үзег бол юуг Loki season 2-ыг үзээрэй төгсгөлд нь яаж дуусныг. За тэр бас сонирхолтой байна. Shuri. За Shuri Black Panther-ийн шинэ хувцас нь ямар гоё болсон бэ те сүйдэн. Энэ Falcon-ын шинэ дүрийнх нэрийг марчиж жүжигчин ч бас гоё нөхрөө. Энэ хэн бэ? Энэ хэн мэддэхгүй байна. Hailey Steinfeld-ийн Hawkeye бас айтсан бэ. Where is it? Kate Bishop те. Where is Kate Bishop? Must give them back. Энэ түрүүч харсан л та гэхдээ энэ бүр үнэхээр гоё харагдаж байна. Awesome. Энэ гэхдээ жоохон паналтай харагдсан сая энэ өсөлт бууж ирдэг. Яг энэ дээр л харагдан да. Энэ дээр л Pedro Pascal зөвхөн энэ сцен чи шинэ кино төр хийсэн те. Яг энэ киног ингэж жинтэй буулгах жүжигчин бол Pedro Pascal байхаас өөр аргагүй болчих. Энэ ямар ертөнц байгаад байна? Loki дээр гардаг нөгөө Void биш юу гэдэг үлээ тэр мөр шиг харагдаад байна. Үгүй ч юм. Stormbreaker. За энэ яг Infinity War-ын 6-гаа хийж штэ. Телепортлж орж ирээ 6-гаа дарсан те. Hell answers to me. For I.
За ингээд Sentinel-уудыг энэ нөгөө X-Men-ыг холбож байгаа юм Sentinel-уудтай холбогдож байгаа зохиол талаасаа ач холбогдол талаасаа тийм. Тэгээ Doom-ийн сонирхолтой нь юу л дээ юм элб шид технологи хоёрыг тулгадаг дүр байхгүй тий. Элб шиг технологи хоёрыг хойж утгаж тулгадаг. Тийм болохоор айгүй хүчтэй сонирхолтой гоё дүрлээ. Doomsday гэдэг шүү дээ. Энэ Infinity Vision гэдгийг би нэг тайлбарсан тий. Өөрөөсөө IMAX-тайгаа гэрэмэрийг өгөө. Sony тэгээ хийцэн байсан юм байлээ. Тэгээд brand new-дээ эхлээ IMAX ерөөсөө байхгүй гэж хэлснээр дараа нь Аз-Азийн орнуудаар IMAX-аар гарсан юм байлээ. Тэгээд Avengers бол байхгүй гэж байгаа. Тэгээд Dune тэр чигээр 3 4 7 хоног IMAX-ыг авцсан байгаа. Тэгээд өөрөөсөө IMAX-ыг авч чадаагүйдээ явангуудаа зүгээр юм зохиомл хиймэлээр зохиомж явахдаа өөрөөсөө гинт нэг юм бүтээн зохиомл стандарт гаргаж ирсэн. За энд ингээ багтсан та Infinity Vision гэдэг одоо нэр авах боломжтой шүү гэдэг. Тэгээд Infinity Vision гэдэг. Түүнээс ер нь зүгээр байдаггүй шинэ формат, шинэ танхим, шинэ технологи энэ төр ерөөсөө биш байдаг юмнуудыг л гинт зүгээр өөрөөсөө стандарт гэж шинэ гаргаал ингэж байгаа. Жохон Disney арга ядсан юм ба. За тэгээд 4 сар л үлдлээ дээ тийм ээ. За дараагийнх нь Vision Quest. Ой, no. Before you started working here, Ой. Одоо энэ трейлеруудыг 4K антраар оруулдаг болсон бол баяртай байгаа. За, Vision Quest. before you started working here, I remember when you'd come in all the time with that redhead. I was a different person back then. Wanda. How about now? Anyone waiting for you tonight? No. Ooh. It's just me. Ooh. Metaverse? Who am I? I was an Avenger, but I'm not a hero anymore. I have his face, but not his virtue. All I have is his name. Welcome home. Oh, Edwin Jarvis. OG Jarvis шүү дээ. Vision. Энэ бүр амар гоё жүжигч. Эний жүжигч эргэж ирж байгаад баяртай байна. House is getting crowded, Vision. Ultron. James Spader өөрөө дахиж эргэж ирж байгаа. Human avatars only. Sir, I cannot overstate the James Spader өөрөө сайных. dangers of keeping him around. Yes, but he is Dad? Papa? Peepaw. I'm a stranger to myself. That family wasn't real. You sure about that? I had a father. A machine. Called Vision. Muzzle tough. It's a boy. How is this possible? Wanda Vision-ы яг Vision хөлбөр чи юм шиг харагдаад байгаа. Айгу creatively айгу содон маань тэрэнд амар баярлж байна. Free us all and save your son. I wish to understand my purpose. With a genocidal maniac inside your head. Nothing bonds a family together quite like mortal jeopardy. Huh. Ooh, I like this. Энэ бүр амар гоё харагдчих штэ. Айгу юу гэдэг вүлээ? Creative байна. Энэ бүх ангин нэг өдөр гарах юм болов эсвэл тодорхойгүй байгаа юм байна те. 10 сарын 14. За энэ ч тест календартаа оруулахаар болж яг 2 сарын дараа. Оо, энэ тест айгу сонирхолтой харагдчих шүү. Таалагдчих шүү. Terry Matalas гэж хүн ажиллаж байгаа. 12 Monkeys-ийн цуврал дээр ажилласан хүн юм биш үү? Энэ бүр айгуу сайн цуврал байсан. Star Trek дээр ажилласан. Окей, Star Trek-ийн Picard-ын гэхдээ үзээгүй л дээ. Vision Monkeys. За. Ямар ч телевизэн цувралын айгуу туршлагатай юм байна.
Night Flyers байсан нөгөө. Тийм ээ, Night Flyers дээр бас ажилласан юм. Гэхдээ нэг яваагүй л дээ нөгөө George R. R. Martin-ы зохиолоос сэдвсэн. Болж байна. Юу байхгүй одоо MCU за яг мэдээж одоо Avengers бүр Secret Wars гэдэг дуус. За тэрний дараа X-Men, Ghost Rider, Black Panther 3 гэж байна. Гэхдээ одоо тэрнээс цаашаа за яг одоо жишээ нь би бол юу хувьдаа ямар вэ гэхээр Captain Marvel-ын сайн кино үзмээр байна. Black Panther ойлгомжтой. Doctor Strange-ийн story-г нэг юмсан доктортой дуусгамаар байна тий. Энэ дээр Doctor Strange байгаа мó юм ер нь гарсангүй шүү дээ. Captain Marvel, Doctor Strange, Sam-ийн Captain America гэх яг энэ өвжин хитэн дөрүүдийг яг нэг гоё тогтсон гоё story дуусгах төгсгөл баймаар байна. Магадгүй Doomsday Secret Wars-аар байх бах. Байхгүй бол цаанаа киногтой дуусгамаар байна. Ялангуяа өөрсдөө кинотой дуусгах ёстой дөрүүд гэж бодож сайн идэг бол. За ингээ явж байгаад яг цаашаа үргэлжлүүлмээр би Kate Bishop дээр бол гоё цувралч юм бол хармаар байна. Юу баймаар байна. Eternals хармаар байна. Shang-Chi баймаар байна. Яг ингээ цөөхөн хитэн дөрүүдийг бол хармаа. Гэхдээ одоо ингээд нэг universe гэл амар холбох юмнуудаа жоохон хэсэг болмоор байгаа. Угаасаа тих бах. Secret Wars-ын дараа угаасаа тих юм шиг байлээ. Тэгэнгүүт X-Men гоё болоосоо тэгээд цаашаа үргэлжлүүлээ зүгээр яг одоо саяны энэ Vision Quest аяагөө содон юм харагдаж штэ. Үзег байгаа болохоор сайн мэдгүй байх. Гэхдээ зүгээр ядаж харагдах талаас трейлерээс. Тэгэхээр энэ шиг юм өөр содон creative гоё төрлийн юмнууд илүү олон хийгээсэ те ингээд бүтэн холбогдоод заавал ингийн оронд тэгээсэ гэж бодож байна. Яг ууг нь юу нэ Phase 3 дуусны дараа тих гэж нэг тодорхой хэмжээнд үзсэн шүү дээ. Тодорхой хэмжээнд бас үзээгүй шүү л үзсэн. Гэхдээ тэгээд хитрхи хүчилсэн юмнууд байсан. Одоо юу гэдэг бүр ингээд олон контент болгож зодох гээд Disney Plus-аа зодох гээд тэгээ бас жоохон алдсан юм байгаа л та. Тэгхгүйгээр ууг нь зүгээр тусдан сайн бүтээлүүд болгоод урт хугацаанд 4-5 жилийн цикл донд нэг Avengers-аараа явдгаараа явсан болвол зүгээр байсан илүү тэгж бодоод те. Тэгээ тэгж чадсангүй. Одоо цаашаа тэрийгээ цэцээсэ гэж найж байна. Ямар ч байсан Vision Quest амар гоё харагдаж. За одоо цаашаа мянган өөр юмнууд байгаа. За Нью-Йоркд үлдсэн цорын ганц Карманы хулгайч гэдэг нэртэй кино байна. You know what you did wrong? It wasn't the lift. You did that swell. Show the Oceans. Oh yeah. Sorry. Show the Oceans 11-ийн energy өгч. Sorry. Би бүр энэ чэнэс гаргаснаа мэдээгүй юм чинь. You know what you did wrong? It wasn't the lift. You did that swell. You need something to hide it. Sometimes you got a newspaper or a magazine. That's it. Yeah, I'm full of them. You got to take it day by day. We're everywhere if you keep an eye out. Hey! When you come into work with us old dogs, You gotta learn some new tricks. nothing's as good as a 5-finger discount. Watches? That's Fugazi. You get Oh, platinum cards. Steve Buscemi. Even suckers get a day off sometimes. All right, honey. I'm sorry we lost the day together. Maybe I'll grab a tape at the library. Something with Barbara Stanwyck. Well, let me get it for you. Оо. Заван гараа тий. За энэ игж байгаа болохгүй юм болгаалнаа яг. Dude, that's where he got you. Okay, there he is. За болохгүй нөхдөдтэйг You know оролцсон the тий. consequence of stealing from a family like mine. There's no coming back from this. Болохгүй өнийхөө юм болгоалчлаа тий. Чаас. When to, Harry? I think I gave you the card. I need it back. Everything gets sent out. No. Damn it, man. This is serious. I lost something. It's real important I get it back. It's tough to lose things. Оо. Giancarlo Esposito Татьяна Маслани байсан юм ээ тий. Дөрөвний эмэгтэй. Айгу харсан эмэгтэй. This is as good as a 5-finger discount. Мөн үү? Энэ Татьяна Масланыг нэг л өөр харагдаад. Is it? За. What are you into, Harry? I think I gave you the card. I need it back. Everything gets sent out. No. Damn it, man. This is serious.
Эдээстэй гоё ажиллахаар харагдчих шүү. It's real important I get it back. It's tough to lose things. Яа. Каст бол гоё байна. In people's pockets. Ой, тийм байдгүй да. Татьяна Масланы одоо орж ирж. You never had anything to give. In my line, you don't get many second chances to do things the right way. I'm feeling lost today. Hello, sir. Oh my god. No, why? Яаж байгаа юм бэ? Тэр жоохон амтнаас чихэр болгоож яаж байгаа? Fuck you, man. No. Ямар үгүй юм бэ? За дараагийнх нь. Star Wars-ын Tell me. Ahsoka season 2 зарлагдсанд баяртай байгаа. Ahsoka надад бүр амар гоё байсан. Үнэхээр гоё байсан. Тэгэд айгүй гоё эсрэг дүрдийнх нэг тоглосон Ray Stevenson гэдэг үнэхээр гоё жүжигчин. Юунд MCU-д Volstagg гэдэг дүр тос тоглож байсан шүү дээ. Торын 3 найзын нэг тийм амар сахалтай. Тэр гоё жүжигчин энэ season 1 дуусны дараах нь асуурсан. Дөнгөж бараг 50 эдтэй лөө дөнгөж гарч илүү. Айгу харамсалтай. Тэгээ оронд нь хэн байгаа вэ? Зааж орондны орцсон нэг бас нэг алдартай жүжигчин орж ирсэн байгаа. Тэгээд Throne, Grand Admiral Throne гэж амар том Star Wars ертөнцийн том дүр гараад дуустдаг. Ер нь бол тэгээд одоо тэр дүр илүү орж ирэх хэвээр. Тэгээ Ahsoka бол үнэхээр гоё байсан. Энийг үзээ. What troubles you? Anakin. Гоё lightsaber fight бол хизээд гоё. I'm always walking by your side. Citizens of the glorious empire, I have Yeah, Grand Admiral Thrawn. I took an oath to protect Манай хин. Hera Syndulla. Юун дээр гардаг? Star Wars Rebels дээр гардаг Hera Syndulla. Энэ чи Ezra мөн билүү? Ezra Bridge чинь Ezra тоглолтог жүжигч чинь. Ezra тоглолтог энэ мөн багш бод. Яа, Thrawn. I therefore declare war on the Rebel Alliance. Out of vision. What did you see? More. Би одоо дөрүүдийнх нь нэрнүүдийн ихнээс нь мартчихжээ. Манай энэ дүр чинь юм блэ. Амар гоё дүрээ бас. Би одоо Rebels үзээгүй айгу удаад юу үз ганц нэг дүрүүдээ мартаад шүү. Ahsoka Rebels үзээгүй. More and more danger than I thought. Balin claimed to have knowledge of a power. Master! One that Balin энэ нөгөө хэн бахгүй юу да? Rory McCann тоглож байгаа байхгүй юу? Rory McCann гэдэг нөгөө юуны Sandor Clegane тоглолт Game of Thrones дээр Hounded тоглолт. Энэ жүжигч одоо Ray Stevenson гэж жүжигчнийг орж ирж байгаа байхгүй юу? Энэ өстой гоё дүр. Энэ бас амар гоё дүр. Украин жүжигчин тогсон энэ бүр амар гоё дүр. Season 1 Ahsoka season 1-ийг бол би дахиж үзээд ерөөсөө харамсахгүй. Үнэхээр гоё байсан. Энэ ихтэй бүр нилээн үсэр харагдаж байна. Манай fuck юм блэ. Даж гараа. Сая Mandalorian Grogu дээр бас гарсан юм аа. Хин блэ манай чи? Baz биш хин блэ? Fuck энэ бүр амар гоё дүр. Shit. Манай Rebels ид ер нь гоё. Long time ago, I walked away from the Jedi. This is your trial, Ahsoka. Take your time to decide. Are you a Jedi? Or not. Or not? Бүр ямар амар нүсэр харагдаж байна. Одоо тэгээд ийм амар нүсэр бүтээлийг одоо цуврал болгож л үздэг болчтой. Энд ч одоо 10 жилийн өмнө бол зүгээр Star Wars Force Awakens дээр баг гарахааргүй левлийн их том одоо вижюалууд харагдаж шүү дээ. Star Wars-ын фэнүүд бол гоё байна. Яг хоо ерөнхийдөө Star Wars жоохон барьцгүй цаг мөчөд байгаа ч гэсэн гоё харагдаж байна. Тэгээд хин Ryan Gosling нөгөө нэг Starfighter гээд юунд тоглохоор болж байгаа шүү дээ. Бас кинон тоглохоор болж байгаа. Бас Sean Levy найруулсан. Тэр чинь трейлер гарсан юм уу? Трейлер гараагүй. Тийм, тэрийг юун дээр үзүүлсэн гэсэн юм.
Энэ дандаа худлаа юмнууд байна. D23 гэдэг нэг үйл ажиллагаа болсон шүү дээ. Тэрэн дээр үзүүлсэн юм шиг үлээ тийзер. Би тэгж ойлголоо. Тэр бол бас гоё болосоо гэж найдаж байна. За энэ Роберт Паттинсонтай шинэ кино авах хэвээр. Let's go. Come on in. Honorable шүү. Are you sure your parents aren't home? I'm sure. Ooh. Big night planned. Who are you? Subtitle нь official биш болохоор аргуу гарч ирээд байна. Why don't you have a seat right there? I'm Chris Hansen with Dateline NBC, and we're doing a story on adults who try to meet teens online. Damn. You see how this looks, right? What the fuck? I don't really like your show, but America loves it. So I need to move you to Catch a Predator, 9 p.m. prime time. Gonna be bigger than Lost. Damn. Stan Plum. Do you know what you're auditioning for? Hey, Jimmy Olsen. So you are playing a 13-year-old? Is there time for a rehearsal? We're gonna shoot the rehearsal. Come in. Шууд юу болгож байгаа юм шүү дээ. Тавилттай гэдэг шиг. I love this. Predator has never earned the recognition it deserves. I want something that matters. No more bottom feeders. I want a whale. Don't you ever just want to bleed them? Maybe what I do is a little worse. This could be our greatest segment yet. We're going to him. We don't do that. They come to us. I don't understand what I'm doing here. What you're doing is more than acting. You're cleansing the world of an ancient evil. Let's catch us a predator. Who gave you permission to do this? You have no plan. I had to put him on television. You're gonna be so proud of me. I don't want to be a bad person. Your definition of bad and my definition of bad are vastly different. What would have happened if I wasn't here? Inspired by true events гэж авч шүү. Damn. Сонирхолтой харагдаж шүү. Ко. You must have. Хин Роберт Паттинсон ч бас алж шүү. Гойж үзэж чинь л дээ. Амар тийм зөвүүн энержитэй кинон хийц өнгө стилэн ч гэсэн тий. За. Энэ нэг сонирхолтой киногоо. Каст гойтой. Гэхдээ хин хийж мэснэг бол санахгүй байна. Dakota Johnson. You must have questions. Why can't your wife finish her book series? Энэ трейлерыг хэдүүлээ нэг үзсэн штэ. Josh Hartnett те. Энэ тизерийг үзчихсэн. Энэ яг бүтэн трейлер бүр амар зөв харагдчихсан. You really want to know? This is Verity. Doctors don't think she'll ever walk or talk again. She said, you are a brilliant, undiscovered voice. You're the only writer who can finish this last novel. Өмнөөс нь номын дуусах юм шүү дээ. Her fans know her voice. They would know it's not her. Эсси Дэвис ах шиг байх юм сайн. Damn. This is my confession. My autobiography. A writer's words should be honest and bloody and a little bit terrifying. Найн хайсгүй нэг юм балер зөвүүн эсрэг дүр шиг дүр тоо эсрэг дүр ч юм хөөнөөстэй яг зохиолын бол хэм итгэв гой харагч байна. Гэхдээ яг эндээс бол амар зөвүүн байна. Kylie Minogue орж ирж байна.
This place is insane. I feel like I'm losing my mind. The fuck? I was his drug. Whoa. And he was mine. Яг юм pop дөгсдөг гоё таарсан. Яг ингээ can't get you out of my head. Яг тэр мөр нь яг нэгдүгээр дууралт нь гоё. Дээрээс нь яг трейлерийнхаа утга агуулгатай бол ер нь яаж нийцчих шүү. Гоё байна. Гоё ашигсан байна. Яаж ах балер секси клиптэй. Тэнгүүт энэ кино трейлер obviously амар секси те. She was standing right there, Jeremy. Яа, жис fuck энэ бараг зүгээр хоёрын хооронд сүнстэй гэдэг аим шиг кинонуудаас амар нь шүү дээ. God damn. Say something. Say something. This is your final warning. Only darkness ahead. Cool. Өнөөдөр үзсэн трейлеруудынхаа таадагсан юмнуудаа Letterboxd whatever өөр зурлал мурлын юунуудээр листэн дээр оруулаад яваарэ. Энэ бүр амар зүг харагдаж байна даа. Гэхдээ хин хийж байгаа вэ? Трейлерыг бол амар хийсэн байна. Энийг арай. The Devil Wears 50 Shades of Grey Prada. Yeah, nice. Verity. Номноос Colin Hoover гэж амар сонссон нэр байх юм. Чи юуг зохиосон юм бэлээ? Michael Showalter. Michael Showalter найруулж байгаа юм. Michael Showalter ч олон юм найруулаагүй дээ. Олон юм. Тэгвэл энэ би бодсноос өөр юм. Тэг жүжигчнгээр нь санаадсан чинь олон юм найруулсан юм биш үү? За байли худлаа ярьлаа гэж. Interesting. Big Sick энэ найруулсан юм уу те? Kumail Nanjiani зохиолын бичсэн. Би бүр амар гоё кино шүү дээ. Kumail Nanjiani их нэртэйгээ зохиолын бичснээ нь би сайн мэдээд байдаг. Michael Showalter найруулсан юм шүү дээ. Оо. Окей. Энэ яста сонирхолтой харагдаж шүү. Colin Hoover чи юу? Эдэн зүвэ цаас. Нөгөө Blake Lively-тэй кино минон гараад бөө юм болсон шүү дээ. Нөгөө Justin Baldoni хин хоёр чинь Blake Lively хоёр чи хоорондоо шүхтэлцээд өчнөө юм болоогүй юу? Энэ юм уу. За. Энэний зохиолч нэг сүртэй биш юм гэсэн. Одоо энэ юу н хэрэг юм бага. Саяны Verity н хэрэг юм бага. За Торонто дээр гарах кино байна. R-rated юм байна. Let's go. Энэ үдсэн киноны бүтэн трейлер ах шиг байна. Үдсэн киноч үдсэн трейлерийн John Malkovich-тэй. You never stop beating. Hey, I stop beating. Yeah, if you're Мөн. John Malkovich, Sam Rockwell хоёртой кино. Энд гэхдээ өмнө нь хэдүүлээ юуг нь үзчихсэн, богино трейлерыг үзчихсэн. Одоо бүтэн трейлерыг үзэж байна. sleeping or if you're shooting a guy. Chris, we're on an airplane, all right? Fucking shooting a guy. Shut the fuck up. Don't pull rank on me. I've killed people in countries you can't even spell. Name one country you killed someone in that I can't spell. Czechoslovakia. You never killed anyone in Czechoslovakia. You just know I can't spell it. Энэч Мартин Listen up. энэ Мартин Макдона юу? За masterpiece. За Мартин Макдона, nice. Can we just keep a little bit of a low profile while we're here? Мартин Макдона нэг юм зөвүүн юу юмнуудыг би андууг болон чинь 3 Billboards Outside Ebbing, Missouri энтриг найруулдаг штэ. Энтриг шигчтэй нэг киноны нэр шүү. Нэг юм балер dark болж байгаа ямиг зөвүүн одоо хөгжилтэй ч их наашин гэхдээ нэг юм зөвүүн ёжтой. Миний YouTube савгийн хувьд бол том үг шүү. Ёжтой. Тийм ёжтой зөвүүн нэг юм уур амьсгал бас хольж хийж чаддаг айгүй зөвүүн сайн найруулагч. Нэг 4-5 жил тэний кино гаргадаг. Тэгээ тэр нь дандаа үнгээр сайн кино болдог. Тий, 3 Billboards Outside Ebbing, Missouri яахгүй бүтэн нэр нь. Тэгээд The Banshees of Inisherin. Awesome. Just have a nice time. So how's Easter fucking Island, Big Shot? Great, Marge. They get all these big stone heads here. They remind me of you, actually, except they're quiet. Wow. Damn. First big heads. Not say anything or do anything that'll reveal anything that we don't want revealed. Thanks for bringing me. Girls, how do you like your new president? What'd I say about before, Chris? Everybody likes him. Not everybody. That wouldn't be true. And who the fuck are you? The CIA?
We are the CIA. We're totally the CIA. We're not the CIA. Your country's gonna get fucked. Your country's gonna be absolutely fine. Hello. Where's Big Mouth? He's next door. We hear he's been acting problematic again. Problematic? No, he's acting the same exact pain in the ass he's always acting. Yo, hungry? Remember, he ain't leaving the fucking island, Lee. What's that, a threat? You could take it дахиад Steve Buscemi awesome. 2 Steve Buscemi галаа өнөөдрийн трейлер дээр. any way you fucking want. Ой. Түрүүн чинь John Turturro байсан ш. John Malkovich чинь. John Turturro тогсон киноос нөгөө Нью-Йоркийн сүүлчийн халаасны болгооч. How about you take it and you shove it up your flabby little ass? How about that? Who was that? Your mom? Do you ever get paranoid you're not being paranoid enough? Because I think we're being followed. Is that why you shot up a car last night? Did someone say I shot up a car last night? You said you just drove around. I drove around and I shot up a car. What are we, hippies now? Nice. За нэлээд хэдэн гоё юутай болж шүү. Кинонуудтай болж шүү үзэх. За энэ Your Mother-ийн тизерыг хэдүүлээ үзсэн байсан. Гэхдээ энэ юуг харъя. Торонто кино наадам зориулсан трейлер байна. Бас юу яж магадгүй, сонирхолтой яж магадгүй. Махаршлаа алитэй кино байсан. Тэгээ би яг үндэ тизерийн санахгүй агуус богинохон тийм содон л байсан. Гэхдээ зохиол мөл өрнөлийнхэн талаар санахгүй байна. Харъя. I see her everywhere. You take her from me. And you expect me to bow down to you. I thought I was your sword. Now I have to feel her shoes. I'm breaking. I'm here for the breast milk. My wife passed away and Aziza's breastfed and she's allergic to formula. I'm sorry, but I need a prescription. What are we doing? Don't get Zizi fed, that's what we doing. Эхнэр нь асууцсан юм байна. Latif, we have a problem. Ooh. You know what I needed to do? Did you stick a rubber? No, I just sell oils and perfumes. Don't underestimate Latif. Ooh, энэ чинь ийм кино байсан юм уу? It's time to put down the gun and use a gun. John Cho-гийн дүр мөр нэг хэнийг санагдуулж штэ. Taxi driver-ийн хин одоо миний толгой бүр ажиллагаа. Christian Slater биш ээ, Christian Slater гэдэг. Даажгаар сан. Чүчгсэн байгаад байдаг. Taxi driver дээр тоглолдог. Taxi driver дээр балер зүүн пимп балер новшин дүрүүдээ тэр. Тэгээ James Franco-гийн Spring Breakers дээр гардаг бас дүр. Тэрийг санагдуулж яана л гэж хэлэх гээд байгаа. John Cho-гийн дүр энэ манай Аз жүжигч нэ. I see your pay. Тэр. You gonna tell me what's really going on? I keep a roof over your head. Food on the table. Тэгтээ арай өөр үл авчлаа. And the wolves from the door. You have any idea what it takes to raise 3 kids in this world? Ээж нь байхгүй болцсон 3 хүүхдээ өсгөж байгаа ганцаа би аав байна. Alone. Damn. Blade-ийн олон жил Blade-д зориулж хийсэн бэлтгэлээрээ сурсан юм а энэ кинонд гаргаж байна гэдэг шүү дээ. You see all this? What? They were here for you. You only need to be one thing. One thing. One thing. Оо. Энэ гой харагдчих шүү. Coco. Oh, at least he has a blade in that movie. Nice. Энэ стог харагдаж байна. Nice.
За, Нахонжины юуны Nope-ийн шинэ юу байгаа? Трейлер байгаа. Энийг үзэж амжааг бас үзнэ айдал. Эхний трейлер бол таалагдаагүй. 뭐가 이딴 짓을 한 거야? Эффектж байгаа хэцүү санагдсан. Бусдаар бол мэдгүй байна. Найруулгын чадвар тодорхой яг үндэ эргэлцэхгүй байна. Damn. The wailing was үнэхээр амар юм шүү. 태상아 임마 이 새끼! 빨리 와 이 씨발 좀! 보셨어요? 당연히 봤지. 뭐예요? 이거는 우리가 아는 종이 아닙니다. What the fuck? 정비 챙겨. 들어가는 거야. 그래. 하나, 둘, 셋. 개새끼 그럴 줄 알았다. 오. 저기 돌려 저 쫓아와요 막 쫓아와 Оо. Хитэн ч төрлийн амтан байгаа нэ. Go. Please сайн кино болоосаа. Finally things are happening outside New York. Дандаа харийнх нь New York-оор дайрдаг те. Оо энэ хин биш үү? Natalie Dormer биш. Natalie юм блэ. Paramount-ийн кино. Natalie Emmanuel. Natalie Emmanuel. За энийг үзчих. Энэ хараагүй трейлер. Is my family anywhere near this kid's life? Are you ever going to tell me what your issue is with them? Was the funeral nice? Just a small service, just a few friends. Your family didn't go? My children are all coming to the summer cottage this weekend, and I would love it if you would join us. Cottage? If you say so. Damn. You're my brother's pregnant widow. Cadell babies come early, and she does look close. Энэ тэр найз залуугийнх нь эсвэл нөхрийнх нь ч юм уу гэр бүл юм биш те. No matter what he told you, Stella, wasn't all bad. Families are complicated. Listen, when they tell you and Rose. What? It's just a little insect that we're going to drop on your belly and it'll land on its back or its feet. So one way means a boy, the other means a girl, which is which? What the? The fuck? Go back to your room, Stella. Take her back to bed. What? Girl, you need to get out. I want you to tell me the real reason that you killed my baby sister. Trust me. We take care of our own. Илүү action thriller Get Out хэрэг чи зүгээр юугаар гаргаж байгаа юм ба те. Одоо стриминг гэдэг шиг зүгээр digital release юм биш, театрт ч гарахгүй юм. Natalie Emmanuel. За. Энэ бол гэхдээ яг Get Out-ыг сайн кино болохгүй л та. Гэхдээ сонирхолтой харагдчих. За энэ Sundance дээр нээлттэй хийсэн нэг айгүй содон кино байгаа. Нилээн содон кино байгаа. Тэгээд би трейлер мэдрэн үзээгүй. Alexander Skarsgård, Olivia Colman, Elizabeth Debicki, Peter Dinklage амар жүжигчдийн бүрэлдэхүүн. Айгүй содон кино байсан гэсэн. Үзье. Let's go.
Olivia Colman. Oh. Today's catch. Tadge. You needn't yell. We can smell you're coming. Lick my worm. Hey, Peter. So then, fisherwoman, you caught yourself a lover yet? Love seems more a burden than a prize. Sorry. Where's my mom? There's absolutely no shame in living out your remaining days alone. Elizabeth Debicki. I'll marry you. Oh. I want you to make me a husband. Be at the chapel in a month. Good. Nice. Нөхөр игээд гэсэн чинь сарын дараа сүм дээр ээжээ. Цаанаасаа сабтайтлыг болохоор жоохоо тийм ээ. Yeah. Peter Dinklage шүү. Нэг сарын дотор нөхөр хийгнэ. Оо, Alexander Skarsgård. I am here to marry you. What's that? This is my husband. I heard that he's strong as a tree and just as hard. He's wicker. Straighten me right out. You are the reason I live and breathe. It's not natural. Men are not like that. Fuck off. Fuck off. Yeah, fuck off. You know, you've made quite an impression. The wives, they're all aflutter. I don't blame her. I'd climb that. Cousin. You've become quite bold, haven't you, fisherwoman? He has his days, I have mine, and we have our nights. Is someone being murdered? Let's dig in. I'll be fixing the bed this afternoon. It broke again. You've got some sort of scheme going with the natural world, haven't you? Mother Nature provides, I merely augment. Nice. Awesome. 50 Shades of Grey. Normal кино хийхгүй яг энэ Alexander Skarsgård энэ хэд ингээд нэг юм weird юм тоглохоор гоё ш. Awesome. Амар фан харагдчих. Awesome. Big energy. This good energy got you all in your feelings. Big energy. За өнөөдрийн эхний фейл trailer starts now гэдэг балаа юм. Энд чинь нөгөө нэг хэн блэ зохиолч нь нэлээд алдартай зохиол юм бэлээ. Энэ Children of Blood and Bone гэдэг нэлээд алдартай ч 3-4 номтой байгаа. Нэлээд алдартай энийг кино болгож хийж байгаа юм бэлээ. Одоо Afro Mystery, Afro Fantasy юм бэлээ. Gina Prince Bythewood энэ найруулагч нөгөө Woman King гэдэг Viola Davis тогсон киног найруулсан. Тэр кино их тажгүй байсан гэсэн би бол үзээгүй байгаа. За тэгээ харъя. My daughter, you must not be afraid. Оо, Lashana Lynch. Orisha was once a land where magic flowed through our people. You were born with a gift greater than you know. But those who feared our power Энэ бас амар жүжигчдийн бүрэлдэхүүнтэй байгаа юм байна. Номон амар алдартай юм билээ. Your powers may be gone, but that does not change who you are. Viola Davis. Damson Idris. Regina King Band. Festering disease. Purge it! Oh. Heed my words. You are the future king. What if that is not the kind of king I want to be? For years I have trained you. Because I believe you are the one. You can bring magic back. Энэ Beyoncé-гийн дуу энэ дээр ерөөсө таарахгүй байна. Гоё Afro beat meet дуу оруулж болоогүй юм бах та.
Look around, it's me and my crew. Big energy. Big energy. All this good energy got you. Damson Idris гоё. Big energy. Amanda Stenberg байгаа юм шүү дээ. Юу н тоглосон? Star Wars дээр шүү. Тоглосон. Cynthia Erivo байгаа юм байна. Оо, Idris Elba, хоёр Idris ойлаа. They're looking to you to lead them. All this good energy got you all in your feelings. Big energy. She has the ability to annihilate us all. Big energy. You have unraveled me. Big energy. No mercy! You must strike! All these years, we believed the gods abandoned us. Oh, my child. They were waiting for you. Жүжигчдийн бүрэлдэхүүн бол гоё харагдаж байна. Гэхдээ энэ трейлер зүгээр хэдэн мянган чим гараад байгаа юуны ч тухай кино юм тийм хараа. Хөгжим сонирн байлаа л гэж байна. Африкийн хөгжим байсан бол гоё хоёр Идris ойлаа тий. Beyoncé ах нь болоо байлаа. Энэ ихэнх нь хөгжимтэй холбоотой юу байна трейлерүүд. Яг сайн кино шугад харагдахгүй байна яг үнэндээ. Зохиол нь амар алдартай гэсэн. Afro fantasy биднэрт байнга байгаад байдаггүй юм ууг нь содон байхгүй юу тий. Мэдээж African гаралтай хүмүүс, African American ч юм уу Африк гаралтай хүмүүс мэдээж сонирхолтой ач холбогдолтой өөр сэдв байх. Зөв гэхдээ бид нар шиг байнгын Afro focusтай Африк кино жишээ та үзчихсэн киногоо хэдийг нэрлэж чадахгүй тий. Би ч гэсэн адилхан тий. Тийм болохоор уг нь Afro focusтай ер нь зөвхөн Афро ч биш өөр твийн өөр соёлын бидний байнга үздэггүй хардаггүй тэрийг төлөөлөх тэрийг үзэх судлах сонирхох эхлэл болох тий. Тойл болох одоо юу гэдгийг цонх болох толин чашийн цонгол тэр бол уг нь гоё хэрэгтэй. Гэхдээ энэ каст амар гоё чинь хувцснууд нь гоё юм. Гэхдээ эффект бол тэгээд ер нь кинон ч гэсэн өөр амар олон нэг юм л харагдаж байна яг үнэндээ. Тэгээ нэг сар дээрээс нэг сард нэг сард итгэлтэй киноч гаргана гэж байдг юм да. Тэгээд тэгтээ амар том төсөвтэй хийсэн юм шиг харагдаж байгаа юм уу. Тэгтээ нэг сард мэдгүй. Apple TV-гийн энэ чи кино байх шүү. Цувралуу кино юу? You've called 000. Can I have the nature of your emergency, please? It's to call this number for help. I'm lost. I don't know. You've called 000. Can I have the nature of your emergency, please? It's to call this number for help. I'm lost. I don't know. Home again. It's okay. You've done the right thing. Ooh. Well, the good news is I've got you on my screen here. My name is Ian. Can you tell me your name? Sarah. Maybe it's Mags. I don't know. Did you say Mags? Ooh. Can you say again, please? Can you say again? I don't know. Maybe it's Mags. Damn. Хүүхдүүх наалга болчихсон юм багтаа энэ өөрөө. My daughter went missing 11 years ago. Maggie? Maybe it's Mags. Damn. Oh, ямар амар эхэлж байна. Ooh. God damn. Thinking about that poor family. I missed her by minutes. Are you sure, mate? It's her. Ian, you need to let it go. My name is Maggie. My name is Maggie. That's her voice. How do you know? If you care about us, you're not going to tell anyone about this at all. What about fingerprints? We found nothing. Where'd you get this? He's got an airtight alibi. There's just bitterness in you. And rage. Max! Max! Leave our daughter alone! Maggie! Maggie! How can you be sure that it's her? Damn. Цуврал юм биш те. Көө. Damn энэ бас гоё хэлж шүү. Эхлэл бол амар байлаа.
Трейлер doesn't spoil everything. Тий, трейлер нь бол юу ч спойлцоогүй шүү дээ. Гоё. Амар зүг байна. За. Леа Сиду. Леа Сиду Gentle Monster гэх кино. Энэ бол өстэй кино байх хэвээр. Look into my eyes, can't you see they're open wide? Would I lie to you, baby? Would I lie to you? Don't you know it's true? Girl, there's no one else but you. Would I lie to you, baby? Would I lie to you? Je sens que quelque chose ne va pas. Wir haben einen Durchsuchungsbeschluss und würden jetzt reinkommen. Wenn wir uns alles zeigen, wird die Durchsuchung schneller erledigt sein. You two, you need to talk. What are the secrets you have? Hey, Lucy, please. Faces say so much, but only after you've looked at them for some time. You can't possibly love him. There is no off button, as far as I know. Леа Сиду алган дээ. Театрт гарчаад тэгээд Оскарт үзүүлэх гэж байгаа юм байна л да. 2-7 хоног театрт гарангуудаа 11 сарын 18-нд юунд гарна. Netflix дээр гарна. R-rated Gentle Monster энэ юу харагдаж байна. Ер нь одоо ингээд нөгөө юу ихлэх гэж байна. What the fuck ийм нэртэй солонгос компани байдаг ч гэсэн. Award season биш аа. Нөгөө нэг фестивалийн season эхэлж байгаа. Одоо Торонто энэ дээр игээд айгүй олон юмнууд энэ явна, наадмууд явна. За зарим нь ч эхэлсэн. Тэгээд зарим нь ч дууссан байгаа. За одоо үргэлжлүүлээд ингээд том наадмууд яваа. Тэгээ үргэлжлүүлээд айгүй олон гоё юмнууд гарч ирэх болохоор бас гоё кинонууд зөндөө гарч ирнэ. Гоё драманууд те. Наадмуудаас гарч ирэх гоё кинонууд бас зөндөө байгаа байх. За энэ найруулагч нь Мари Кройцкер гэж Кройцкер л хэлэх байх та тий. Австри найруулагч юм байна. Corsage гэж сонссон юм байна. Нөгөө хэд энэ сонсоо Vicky Krieps-тэй. За энийг зүгээр сонсч ирсэн л кинон яг үзэж байгаагүй. За дараагийнх нь Paper Tiger. Neon кино байгаа. Neon. Hey, your brother. We had a problem and it's led to some things. Miles Taylor-тэй нэрээ юу байсан? Кино байсан. We'll settle this whole thing. It's New York. Everyone's on the take all the time. They're not going to touch me. Crime thriller. Nice. What about me? They can touch me. Scarlett Johansson. The Russians. We've seen him say things like, we'll go after your whole family. What about us? If your brother can't protect I can protect us. Cool. James Gray кино юм уу? Nice. Би Андорог бол James Gray чинь Ad Astra-г найруулагч юм биз дээ. Ad Astra би тийг санаад байх юм. Яаж ч амар түгэм л нэрээ. Тий Ad Astra, yes. Ad Astra бүр үнэхээр гоё байсан. Би James Gray-ийн ганц Ad Astra-г л үзсэн баха. The Immigrants Beyond the Night. Тий би ганц Ad Astra-г л үзсэн юм байна. Гэхдээ Ad Astra бүр үнэхээр гоё кино байсан. Амар гоё кино байсан. Үзээгөл үзээрэй. Тэгээд Paper Tiger зохиолын бичээд продюсер ажиллаад өөрөө найруулж байгаа кино байгаа юм байна. Гоё жүжигчдийн бүрэлдэхүүнтэй юм байна. Cannes дээр нээлттэй хийцэн байгаа. 11 сарын 13-нд кино театруудаар гарах нэ. Nice. Сайн ч үлээ Netflix Ben Affleck. Ben Affleck, Kerry Washington, Steven Yeun, Gillian Anderson, Adriana Paz гэсэн амар жүжигчдийн бүрэлдэхүүнтэй. Ben Affleck-ийн шинэ кино. Ер нь юу ч байсан хамаагүй Ben Affleck-ийн шинэ киног гэдэг бол шууд ингээл үзэн штэ. Let's go. Манай crime thriller хийж магадгүй дээ.
Ben Affleck үнэхээр мундаг найруулагч шүү. Оо. Хатын даргын талаар өрсөлдөж байгаа юм байна. Ямар ч өөр саунд эффектгүй зөвүүн трейлер байна. Хүүхэд нь барьцаалагдсан юм уу да янз нь тийм. Ямар балер тухгүй трейлер вэ? Damn. Гоё юм байна. Ингээ трейлерыг яг ингэж гоё юу хийх хэрэгтэй байхгүй, creative хийх хэрэгтэй байхгүй тий. Гоё. Энэ хизээ гарах юм бэ? 10 сарын 9-нд театруудаар гараад Netflix тэгэхээр удахгүй л орчихвол юм байна л да. And on Netflix. Шууд театрт гарч байгаа өдрөө Netflix-д орчих байгаа юм шүү дээ. Damn, энэ бол гоё харагдчих шүү. Ben Affleck угаасаа зөвүүн л дээ. Оо, Josephine трейлер гарсан биз дээ. Dad. Энэ юу яасан шүү дээ. Josephine гэдэг кино Sundance кино наадмаас энэ жилийн шилдэг киног нь авсан шүү дээ. Дистрибьютор шилдэг киног авсан мөртөө том дистрибьютор олдохгүй байгаа гэдэг агуу тийм сонирхолтой юм ярьжсэн. Тэгсэн чинь юу авсан? Sumerian гэсэн үү сая? Энэ дистрибьютор Sumerian гэдэг дистрибьютор компани авсан биз дээ. Энэ амар хүнд кино гэсэн. Ready? Channing Tatum, Gemma Chan хоёр жоохон охинтой гэр бүлийн дүр тоглож байгаа. Тэгээд жоох за трейлерыг үзчих. Би трейлерыг л үзээгүй шүү. Зүгээр киноныхын талаар товчхон сонссон. Joe. We need identification. Look at me. She's looking. Bring him out. Josephine, can you tell me what you saw? Damn. Joe, look me in the eye and swear to me that you're telling the truth. Josephine. You can look just at me. Don't look over there. If what you say you saw was so bad, why did you just watch from behind a tree? Трейлерыг бол гоё хийжээ. Nice. Амар хүнд драма гэсэн. Муухай хүнд кино гэсэн. Трейлер үстэй амар гоё хийсэн байна. Тэгэд нийлүү нэмэлт талгаагүй. Би бас ганц нэг ойлголт авсан байсан. Гэхдээ тэрийг ч түрүүн яриа гэж бодсон боллоо. Тэр нь ч нэг тэгтээ сүртэй спойлер байгаагүй л. Гэхдээ энийг бол бүр мэдгүй үзэгдсэн байгаа болохоор харагдаж шүү. Nice. Ер нь энэ жил нэлээд яригдах кино байж магадгүй юм шиг байлаа шүү. Josephine гээд. За, season 1 гинэ. Nicholas season 1. Би нэг одоо Reach-ийн spin-off юм байна. За энийг skip хийчээ дөө. Reach-ийн юу юм байна? Spin-off юм байна. Энийг юу ачаа? Cancel хийчээ. Reach-ийг би үзег байгаа. За энийг хэдүүлээ юу яасан? Yahya Abdul-Mateen хин хоёртой Mark Wahlberg хоёртой киноны teaser-ыг өмнө нь үзсэн. За одоо тэг бүтэн трейлерыг үзье. 22 Magnum Rome was sold from your shop. Found at the home of Vernon Damon. It's like case after case, unsolved. They don't care about us. FBI? They not. You see this? I'll see you nothing. This is our home. We cannot let these animals take this. Time for you to leave my shop. We'll be working together. I'm a hitter. You're partnering with one of the most ruthless mobsters in history. I knocked some heads around and I cracked the case. There's no witness. There's no crime. Let these crackers know their consequences. Why do you care? I only get paid if you tell my friend what he wants to know. We're relieving you of your duties, Agent Strider. I will need your gun and your badge. They came for me.
My wife. Let's end this. Kill them all. FBI! Come on! I believe in justice. Finding me is necessary. I ain't got nothing to say to no authorities. Hey, not yet. Who's this? That's my driver. Is that right? Nice. За энэ гоё байгаасаа л гэж найдаж байна да. KKK-ийн гаруудыг олон алах тусмал гоё дэлгэцэн дээр гэсэн. I think we're both very За энэ чинь юу лээ? Энд чи юу лээ? HBO-гийн Dominic Sienna Miller-тэй цуврал юм уу те? Цуврал юм шүү байна. Let's go. reasonable people. I would second that. Sienna Miller гоё шүү. Гоё Seems жүжигч. we've grown apart. Divorce, like marriage, is all about commitment. For me, that's never been an issue. This is likely to be the biggest divorce trial in British legal history. I have no idea who I've been married to. Which makes it sound like I'm the villain. Dominic Let's not forget, you are the wronged party here. You are the wronged party here. I'm rather looking forward to it. Хуульчид аа. You're in the papers every day. There's stuff online. We can play dirty if we have to. But they play dirty. Алдартай осод салж байгаа юм байна. Utter filth. The battle commence. Unbelievable. Can't divorce your divorce, Morgan. That's not happening. There are no lengths to which people won't go if they think they can get a slice. Let's take him for every penny he's got. And he's got quite a few. Nice. Үзэх юм чи их байна да хүмүүсээ. Зурл юм. Үзэх юм их байна. Үзэх цаг нь байхгүй байна. Үзэх юм их цаг нь байхгүй байгаад байдаг. За асуулч юм. Трейлер. Thomas Crown Affair. Энэ амар алдартай кино байдаг. Тэрний 3 дахь кино нь болж байгаа. Нэг ремейк байдаг. Тэрэнд нь Pierce Brosnan тоглодог санагдаж байна. Эхнийх нь кинонд ч гэсэн амар алдартай жүжигч тоглолт юм а. Холливуудын яг нөгөө нэг алтан үеийн гэж яригддаг те 60-аад оны байдаг санагдаж байна. Эхлээд хэдүүлээ контекст арчи. Тийм 68 онд тогсон Steve McQueen Faye Dunaway байхгүй хоёр домог те. Энэ хоёр тоглосон ийм кино байдаг. За тэгээд 99 он дараа нь Rene Russo хин хоёртой Pierce Brosnan хоёртой хийсэн байдаг. Pierce Brosnan мэдээж Bond. За тэгээ Rene Russo таад бол Thor-ын ээжид тоглолтгоор нь бол мэдж байгаах. За тэгээ одоо Michael B. Jordan өөрөө найруулж хийж байгаа. За тэгээд харцгаая. Би бол үзэж байгаагүй айлаа. Гэхдээ зөндөө сонсч байсан тэр киноны талаар нэг хоёрынх нь. I've been taking risks my entire life. But last night, it was different. I felt alive. Yeah, Academy Award winner Michael B. Jordan, eh? My heart was racing. Every step was part of a plan. Things slowed down. It was silent. Surprised how easy it was. But I'm not finished yet. That's what excites me. Move, everyone, move! I just had to come over and introduce myself. Thomas Crown. I know exactly who you are. Cool. Michael B. Jordan-гийн найруулагчийн карьер. Can't catch him. Яг энэ сабтайтл итгэж болохгүй тэр байхгүй одоо харж байгаарай. If you don't jump, can't catch him. If you don't jump, can't catch him. Do you know I'm gonna jump гэх шиг болох юм. Catch him. Яаж дахиад ганц. If you don't jump, can't catch him. Тийм. Тэгвэл энэ чи Joe гэж. Nice. Тэгээд хин юу ягаасаа Michael B. Jordan бүр мундаг найруулагч болоо яваасаа энэ киноноос
сайн болоосаа гэж найдаж байна. За 27 оны 3 сард гарах юм байна. Nice. Jean Baptiste хөгжмөнд бичиж байгаа юм шүү дээ. Jean Baptiste чи бүр нэг тийм галзуу солиотой олон талын чадвартай гайхалтай хөгжимчин артист хүн шүү дээ. Жинхэнэ олон төрлийн чадвартай артист, амар артист Jean Baptiste. Зураглаачаар нь Bradford Young ажиллаж байгаа маань Rival-ыг зураг авалтыг хийсэн. Өөр юу вэ? Rival солоч яг уу. Rival Selma амар Pawn Sacrifice үзчихсэн дэж End of Body Saints гоё. David Lowery-гийн. За өөр бусдын бол яг уу мэдгүй байна. Гэтэ Wendy's ястар ажилласан байна. Ava DuVernay. Nice амар зураглаач ажиллаж байгаа маань. Cool. Thomas Crown-Affair гоё харагдаж байна. Please thank you нуугасаа. За тэгээ ганц хоёр мэдээ хэлүүлээд дуслая. D23 дээр бас ганц хоёрхан юм хэлүүлээ. Юу яасан бэлээ? Star Wars-ын Starfighter-ыг зарласан бэлээ. За түрүүсэн Sean Levy найруулна. Ryan Gosling гол дүрдэн тоглож байгаа. За тэгээд сонирхолтой нэг юм нь юу юм бэлээ? За яг дөрвийнх нь нэр нь Cade Oberon гэсэн. Poe Dameron, Cade Oberon rhyme хийж энэ тэр тэ. Lyrical Miracle. Тэгээд сонирхолтой нь Rise of Skywalker-оос 3 жилийн дараа гэлээ. Тийм 5 жилийн дараа. Сүүлд гарсан Rise of Skywalker-ын Skywalker saga дууснаас 5 жилийн дараа үйл явдал болох юм бэлээ. Тэгээд тусдаа үйл явдал, тусдаа дан кино гэсэн. Тэгээд жижиг юм young sidekick гэдэг гэж байгаа. Тэгэхээр нэг юм одоо хүүхэд байдаг ч юм уу, залуу дүр ч юм уу те хажууд нь байх юм шиг байна лээ. За тэгээ өөр сонирхолтой юм хэм бол за Jonathan Tropper энэ зохиолын бичиж байгаа юм бэлээ. Jonathan Tropper гэдэг хүн зохиолын бичиж байгаа юм байлээ. Sea Warrior гэдэг дажгүй цувралууд дээр Your Friends and Neighbors-га одоо юугаар гарч байгаа Apple TV-гээр гарч байгаа шоун дээр ажилласан. Одоо Anya Taylor-Joy тоглосон бүр яг одоо гараад явж байгаа энэ Lucky гэдэг crime thriller цуврал дээр бас ажилласан. Айгу давгүй зохиолч ажиллаж байгаа юм байлээ. За тэгээд Coco 2-ын зураг гарсан. Би Coco 2 гарах шаардлагатай байсан гэж ерөөсө бодохгүй байна. Та хэд юу гэж бодож байна? Тэгээд Incredibles 3-ын юу зарлагдсан байлээ. 28 оны 6 сарын 16-нд гарах харуулсан байлээ. Тэгээ concept art гарсан бэлээ. Тэгээд гоё хийгээсэй л гэж найж байна. Хоёр бол амар disappoint юмс яг нөгөө нэг animation чанар гэдэг утгаараа бол үнэхээр супер байсан. Тэрнтэй марахгүй те. Одоо юм хөгжөөд animation хөгжөөд бол үнэхээр супер болсон байсан. Гэхдээ юу бол зохиол өрнөл гэдэг талаасаа бол үнэхээр айгу юу байсан. Одоо харамсалтай баг. Харамсалтай гэхээр зүгээр арай хэтрүүлэхтэй сонсогдох гэж магадгүй. Гэхдээ амар хоёрын оронд байсан. Надад тэр бол айгу би бол яг үнэндээ амар харамсдаг. Тийм байна. За тэгээд epic трейлеруудын бичлэгийг хөрөөд өндөрлж чинь бүр сүлдө өсчлөө. Баах юм яриас сонсч тийм. Тэгээд хамтаас бүгдээр нь баярлалаа. Дараагийн трейлер мэйлэр юмнуудын бичлэгээр уулзтлаа. Баяртай. Ерөн сардаа нэг юм гарахад бас гоё юм байна. Яг уу саний Avengers гэдэг шиг том юм гарахаар гэсэн хичээд бусдууд нь ингээ сардаа нэг ч юм уу гаруул цуглуулж байгаа явуулс гоё юм те. Сардаа биш юм гэхэд 2-7 хоног нэг ч юм уу. Тийм. Тэгээд хамтаас бүгдээр нь баярлалаа. Тэгээд дараагийн бичлэгүүдээр уулзтлаа. Баяртай.